гэр бүлд асуудал үүсгээд идэг. За энэ бол яг бэлгийн харьцааны асуудал дээр гардаг юм байна. Энэ бол хитрхи мэдрэмжтэй байдал. Энэ бол маш түгээмэл байт юм аа. За залуучууд ингээ гэр бүл болж байгаа. Тэгээ тэр хоёр маань бэлгийн харилцааны асуудал дээр жоохон тийм ичимтгий байдаг. За эднэр маань үнэхээр насан туршдаа бие биенээсээ ичимхийж байгаа. За та нар ингээ бодолтой ингээд ганцаараа байжсэн гимт нэг эрэгтэй нэг эмэгтэй ирээл ингээд хамаг юмаа түрүүндээ ярина гэдэг бол хэцүү. Гэхдээ нэг юм байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр цуг байлаа гэж бодоход тэр ерөөсөө ямар ч хамаагүй. Та маргааш суух уу, өчигдөр цууцсан уу, 20 жилийн өмнө суусан уу? Энэ бол асуудал биш. Та зүгээр сонирхож асуух хэрэгтэй. Үнэхээр таны хажуудлын ханчин юу энэ бэлгийн харьцаанд хүсэж байна гэдгийг асуух хэрэгтэй. Энэ бол миний зөвлөгөө байна. Та нар эвтэйхэн цаг хугацааг олоод за илүү юу тоологдсон гэж хамаагүй асуух биш. Үгүй бол галтгоондоо халбаагаар зогсчихвол за хөө юу нь таалагдсан бэ гэж тэгж асуух шээ. Бид нар үнэхээр энэ талбартаа бие биенийгээ үнэхээр маш сайн мэдхийг хүсвэл чи мэдгүй зүйлийг асуу. Магадгүй та нар олон жил ханилсан байж болно. Гэхдээ та өөрийнхөө ханиасаа маш олон шинэ юмыг мэдэж авах болно. Яагад бол бид нар өдөр болгон өөрчлөгдөж идэг ус. Бид нар өсөж байна. Залуужж байна, өөрчлөгдөж байна. Өдөр болгон шинэ байгаа. Иймээс мэд асуу сур хэрвээ ичимтгий байгаа бол яах вэ? Маш амархан. Хэрвээ чиний нэгэн хэсэг үнэхээр ичээ чамд хэцүү байгаа бол цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ бол яг тохиромжтой хугацаа. За энэ бол нөхрийн маань хийдэг зүйл байгаа. Энэ нь надад маш их таалагддаг байгаа. Нөхөр маань өдөр болгон үргэлж тэгж шийдэг байгаа. Өдөр болгон намайг би чамд хайртай, чи бол хамгийн гэдэгт үнэмшүүлдэг байгаа. Тэр үүнийгээ үргэлжлэл өдөр болгон хийдэг байгаа. Яаж гэж? Маш амархан. Өдөр болгон байнгын надыг урамшуулсан үг хэлнэ. Өдөр болгон надад би чамд хайртай гэж хэлнэ. Тэгээ энэ өдөр болгон болох үед би үүнд итгэж хэлж байгаа. Хэрвээ үүнийг 10 жилийн өмнө хэлчихэл тэрний дараа хэлэхгүй байгаа л байжсэн бол би яаж мэдэх юм бэ? Хаанаас мэдэх юм бэ үүнийг? Энэ хугацаанд энэ тэр муу нэгнүүч намайг 20 удаа ирүүлсэн байна. Тэр тусмаа манай апостол үнэхээр сайхан залуу. Тэгээд түүнийг тойроод маш олон тооны эрэгтэй эмэгтэй туслагчид. За тэгэл эргэн тойрон маш олон эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Нөгөө баларх байсан байхгүй? Би бүр хүлэгдэх байсан. За яасан. Бүгдээрээс айгүй анхааралтай сонсож шүү дээ. Бид нар чи өөр хүмүүс шүү дээ. За би тоглосон шүү. Хамгийн анх бид нэр дөнгөж гэрэлсний дараа бид нэр аврагдаагүй байх үед манай Алла бидний гэрч болондоо манай воо намайг ста маш их харддаг байсан. Би бүр тэр хардталтаас нь болоод бүр яахаа мэддэггүй байсан шүү дээ. Бурханд итгэсний дараа миний хамгийн анх мэдэрсэн юм юу гэвэл түүний хардалт ерөөсөй байхгүй. Учир нь хардалт гэдэг ойлголт бол бидний амьдрал дотор байх ёсгүй зүйл. Хардалт бол зөвхөн та өөртөө итгэлгүй байгаа үед гарч ирдэг байна. Бид нэр дотор байгаа тэр дутагдaltaй зүйлүүдэд бодох үед надаас илүү олоод авах хаа гэсэн бодлыг төрүүлдэг байгаа. Хардалт бол ингэж төрдөг байх нэ. За ингээ 2 удаа гэрэлсний дараа Перешепинод байсан санагдаад байх юм аа. Охоо. Би хардаад эхэлдэг болсон. Ямар ч юм болоогүй бахтана. Тэгэл би бүр уурлаад янз янзын зан гаргаал тэгэл сони юм зохиогоол тэгээ би яаж түүнийг ялсан гэж бодож байна? Миний нөхөр маш түргэн хугацаанд надад тусалсан байгаа. Тэр ер нь үргэлж ярьж чаддсан маа. Ахнараа үнэхээр та нар эхнэрээ аз жаргалтай байлгаа гэвэл заримдаа нэг чи зүгээр л маш их амармаар санагддаг үе байдаг. Чи маш их ажилласны дараа зүгээр л амармаар санагддаг үе байдаг. Чи маш их ажлын дараа эсэргээрээ эхнэрээсээ үнэхээр тэр хайр халамжийг хүсдэг. За жишээ нь танд массаж хийгээл тэгэл дугуйл байгаад байвал сайхан баймар. Чи өөрөө ч бүр ярихтын хэлэг. Чамд хэрэгтэй юм зүгээр л нэг кино тавьж өгөөл тэгэл болооч юм шиг.
Магадгүй яг хамгийн хэцүү үед чинь түүний сэтгэл зүрхэнд нэгэн болоод байгааг та мэддэг ч байж магадгүй. За яах вэ? За маргааш болъё доо. За дараа нь нэг. За магадгүй тэгж жаад өөрөө нэг гайгүй болчих нь үсттэй. Эсвэл чи энэ арай болохгүй. Түнд минь хэцүү байхад би яа зүгээрээ чадах вэ? Тэгээд чи түүнтэй ярихад үнэхээр түүний сэтгэл дотор маш их хүнд асуудалтай байгааг мэдэж болно. Чиний хувьд бол тэр зүгээр нэг асуудал байгаа боловч түүний хувьд тэр нь үнэхээр сэтгэлийн урсан зүйл байгаа. Зүгээр л нэг хитгэн үг хэлэхэд болоо. Тэврэл нэг үнсэл толгоноосоо бүх юма гаргаа гэж хэлэхэд болоо. Хэрвээ хүн тийм бурхан далдар гөрөөрэй. За энэ бол манай гэр бүлийн аз жаргалын нэг нууц юм аа. Учир нь нэг хүн энэ асуултан дээр ажиллаж байдаг. Байнга ажиллаж байдаг. За хараа би танарт хэлье. Ярьж дэмжихээсээ залхуурдаггүй. Заримдаа засаж хэлэх юм байдаг. Ер нь зарим гэр бүлүүдээр харагдаж байдаг нөхрүүд нь аюух тийм сэтгэлгүй харагдаж байдаг. За тэгээ илэд дутууг ярмааргүй байд юм дөө. Энээс болоод зөндөөл асуудал заримдаа гарч магадгүй гэж бодогддгийн гэж ярьдаг. За зөндөөл ядарч энэ дөө амар амгалан дээр за яат ингээл бодчихдаг. За маргааш болоо дөө. За ингээл дугуй өнгөрчдөг. За харин эхнэр нь нөгөө тишээгээ явж байгаа. Тэгээд муу нэгний эрхэнд ороод толгоон дотор янз янзын бодол ороод гомдол эхэлдэг байгаа. За тэгээд нөхөр нь дугуй байх үед муу нэг ажлаа хийж л байгаа. Муу юм яриад. Тэгээд зарим тохиолд нөхөр нь гимт ухаарах үед оройтсон байд. Эхнэр нь за болоо гүцээ. Одоо болий гэдэг. Жишээ нь би одоо сүмд явахгүй. Эсвэл за би одоо ерөөсөө явлаа. Өөр хүнтэй суулаа. За юу ч хийж болно дөө. Ер нь үндсэндээ бол энэ асуудлыг дөнгөж эхэлж байхад нь харж болно. Энэ асуудлын хамгийн ихний анхааруулга түүний нүд. Хэрвээ та үнэхээр ахнараа энэ та нар тандж биш. Ахнараа гараараа даллаарай. Та нар ямар сайхан юм бэ? Үнэн шүү. Энэ бол нууц юм шүү. Энэ нууцыг мэдснээр та гэр бүлээ хамгаалж чадах юм аа. Хэрвээ та үнэхээр залхуурдаггүй бол яг л энэ л хүний хайр илэрч идэг. Ер нь бол хайр юугаар илэрдэг юм бэ? Тэр үг болон үйлдэл дээр байдаг. Үнэхээр та өдөр түүнийг илэрхийлэх юм бол таны эхнэр үнэхээр таныг хайртаг мэдэх болно. Таны хайртаг мэдэх үед тэр үнэхээр чи бол түүний хувьд хамгийн сайн гэдгийг өдөр болгон чамд итгүүлэх болно. Чи үнэхээр түүний хүндлэлийг мэдрэх болно. Түүний хувьд үнэхээр чи цорын ганц юм а гэдгийг мэдрэх болно. Тэр үүнийгээ чамд өдөр болгон нотлох болно. За ойлгоцгож байгаа үстэй. Ирчүүлээ. Та нарт үнэхээр энэ хэрэгтэй шүү дээ. Та нар хамгийн гэдгээ мэдчих хэрэгтэй. Үгүй гинэ. Хэрэгтэй. Та нарт ч хэрэгтэй, бид нарт ч хэрэгтэй гэдэм аа. Хүн бүрд ханыхаа хувьд хамгийн шилдэг юм а гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Энийний тулд яах ёстой вэ? Ярих битгий залхуур. Тийм ээ, эхний үед маш хэцүү байдаг яахаа мэдэхгүй. Гэхдээ сурсны дараа чи үнэхээр үнгүүгээр хийж чадхаа байсан байт юм аа. Ингээд та өөрийн бүсгүүдээ түүнд хайртай, түүгээр бахархдаг талаараа хэлэхгүйгээр нэг өдрийг ч та өнгөрөөж чадахгүй байх болно. Түүний сайн зүйлүүдийг ч гэсэн тооцох хэрэгтэй. Сонсож байна уу? Ахнараа зүг бидтэй. Та нар яадаг вэ? Нэг үрчлэн хэлдэггүй, ерөнхийд нь хэлдэггүй? Тийм ээ, үнэхээр нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй. За цагт өгч जैन дуусах тийш хандъя. За одоо эмэгтэйчүүдтэй хандъя. Эрхмүүдээ. Санаачлага болон бүтээлч чанар бол үнэхээр зөвхөн эрэгтэйчүүдээс биш, танаас ч гэсэн байх ёстой. Та нарын дотор үнэхээр тэр гал байх ёстой. Тэр галыг хаанаас авах вэ? Та нар нэг юм мэдэх үү? Ер нь бол бэлгийн энерги гэдэг бол хамгийн хүчтэй энерги байдаг гэдгийг. Тийм ээ. Наполеон Хилогийн Сэтг баяж номон дотор нэг хэсэгт нь түүний тухай бичсэн байдаг. Сонирхолтой хэсэг байдаг. Хүнд тийм энерги байдаг. Ялангуяа бэлгийн энерги гэдэг бол маш хүчтэй байдаг талаар ярьдаг юм аа. Та нарт би нэг сонирхолтой юм ярина. Тэгээд зөмөр залбирцгаана. Бүх зүйлийг ярьж амжихгүй байх. Тэгээд апостолч ярина, ариун сүнс та нарт ярих байхаа. За ингээд
Харцгааж айгүй сонирхолтой. Тэгтээ муу нэгэн хүн дотор энерги байхад хүн хүчтэй байдаг гэдгийг мэддэг. Бид нар сексийн энергийн тухай ярьж байгаа боловч яг үнэн хэрэгтэрээ энэ маань бүх талбар руу цацаж болох энергийн ундраг байдаг юм аа. Хуримтлагдсан энергийг чи бүх чиглэлд зарцуулж болно. Чи ажил, үйлчлэл, хүнд туслах, туслалцаа гэд бүх чиглэлд зарж болно. Ойлгоцгож гин үү? Ямар ч буруу юм ярихгүй байгаа зү. Илүү чанга болох уу? За бүх юм зүгээр үү? Окей. За тэгвэл цаашаа явцгаая. Муу нэгэн яаж хийдэг гэж? Яан гэж? Хүн дотор оршдог үнтэй холбогдлолтой зүйлийг даран унтраахыг хүсэж байгаа. Тодорхой жишээ авъя. За би дөнгөж итгэсэн байсан. За чуулганд ирсэн байгаа. Үүнээс өмнө бол би нүрээ будахгүйгээр бүр хогооч гаргаж хаяхаасаа дургуутдаг юм байсан. Сайхан харагдана гэдэг бол надад ерөөсөө чухал асуудал байсан. Гэтэл чуулганд ирсэн чинь дараах зүйлийг ярьж эхэлсэн. Гоо сайхантай холбоотой бүх зүйлийг хорж эхэлсэн байгаа. За тэгэл нүрээ будахгүй, үсээ будахгүй, үс засалт хийхгүй, чимэглэл зүүхгүй, өмд өмсөхгүй, зөвхөн урт даашин зүмснөө. Бүх зүйлийг хийхдээ өөрийн дотор байгаа сонирхол таталт болон гоо сайхантай холбоотой бүх зүйлсийг үндсээр нь устгах талаар ярьжсэн. Та үнийг түгээмэл асуудал гэж бодож байгаах. Гэхдээ энэ юуны түрүүнд таны нөхөртэй холбоотой болно. За цааш нь цөмөр сонсцоож байгаараа шашинлаг сүнс ямар асуудалд хүргэдгийг. Муу нэгэн шашинлаг сүнсээр дамжуулан нэг зүйлсийг хийдэг байгаа. За та нар сайн ажиглаарай. Хин нэгэн амьдрал дээр түүнийг мэдэрсэн ч байж магадгүй. Тэр эрэгтэй эмэгтэй хамаагүй юуны түрүүнд таны тэр сексийн орчин буюу таны сексийн сонирхол буюу сексийн эрч хүчийг чинь алдуулахыг хүсэж байгаа. Энэ нь бол шашинлаг сүнс болон муу нэгний үйл ажиллагаа юм аа. Хэрв тэр чамайг үүнээс салгаж чадсан бол чиний бүх эрч хүчийг сорон авч чадсан гэдгээ ойлгож байгаа маа. Хэрв хүн бэлгийн үйл ажиллагааны дуршилгүй болсон бол дараа нь бол энэ ерөөсөө ямар ч зүйлийн хүсэлгүй болдог байна. Хэрв хүний сексийн эрч хүч хаагдах юм бол тэр нь хинч биш болж ямар ч хүсэл эрмэлзэлгүй нэгэн болдог. Эр эмийн харилцаа байтугай бүр юунд ч хүсэлгүй нэгэн болдог. Ярьж байгаа юм ойлгомжтой байна уу? За эрдэмтдийн тодорхойлсноор амжилт гаргасан хүмүүсүүдийн онцлог нь сексийн эрч хүч дуршил ихтэй байсан байна. За хамгийн сонирхолтой нь энэ хүмүүсийн маань гэрлэлт нь маш амжилттай урт удаан үргэлжилсэн аз жаргалтай амьдарсан байна. Иймээс бэлгийн эрч хүч гэдэг нь завхаарл буюу шалгалтай ямар ч хамаагүй зүйл юм аа. Энэ нь таны амьдралын эрч хүчтэй шууд холбоотой зүйл байд юм аа.